Сайн манайхаа дараагийнхаа бичлэгээр уулзж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Danganronpa анимийнхаа сүүлийн хэсгийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За өмнөх анги маань Сакурагийн өвлөөр дууссан болохоор шинэ давхар буюу сүүлийн 5 дугаар давхар нэгдэж угаар аним маань эхэлдэг. Бүгдээрээ өөрөөдөө танилцаж янз бүрийн сонирхолтой өрөөнүүдийг олсон ч тэр дотроос дүүрэн аллаг гарсан уу гэлтэй цусан тодголцсон өрөөг Тогоми олсноо хэлдэг. Гэтэл тэр өрөөний талаар олж мэднэгээд гэрээ явах гэтэл Тогоми түүнийг эсэргүүцэж зогсоодог. Ер нь бол гэрээ маань сүүлийн өдрүүдэд тайзан мэдэгдэхгүй нууцлаг зүйл хийгээд яваад байгаа учраас дахиад явна гэхлээр нь эсэргүүцэж юу хийгээд байгаа талаар нь асуудаг. Гэсэн ч гэрээ хэлж чадахгүй нь хэрвээ надад итгэхгүй байгаа бол миний нэвтрэх картыг аваад үлдэж болно гэхэд карта үлдээчгээд яваад өгдөг. Түүнийг явсны дараа Фукаваныг утга болсныгоо гаргаж ирэх бөгөөд цувралал орчинд ийм зүйл байх нь хэтэрхий аюултай гэж үзээд хамгийн найдвартай хүн буюу манай Наигийг татгалзуулахаар болдог. Үүний дараагаар Монокомо гинт гарч ирээд миний нэг чухал зүйлийг та хэдийн хэн нэг нь улгаалцгаж гээд маш их уурладаг. Гэтэл тэдний туунд гэрээ л ганцаархнаа байхгүй байсан учраас түүнийг улгаалсан байна гэж үзээд яваад өгдөг. Удалгүй оройч болж унтах гэж байтал Наиги дээр гинт гэрээ урж ирээд захирлын өрөөнөөс нууц төлхөр олсон талаараа хэлдэг. Энэ нөгөө Монокомогийн хайгаад байсан чухал зүйл нь юм шиг байна лээ. Түүнээс гадна сургуулийн материалтай танилцаж яваад манай хэдтэй хамтдаа 16 дахь сурагч буюу Мокурогийн охин бас цуг орж ирснийг мэдснэ хэлдэг. Тэгээ яг хөө эхнээсээ нэг ч харагдаагүй нууц байсан болохоор түүнийг энэ бүхний ард байгаа хүн байна гэж боддог. Мөн дээрээс нь саяны авсан төлхөөр нь бүх хаалгыг онгойлгож болдог мастер төлхөр юм байна лээ. Тэгээ нэг нууц өрөө олсон бөгөөд тийшээ орох гэхлээр камер нүү цаадлаад байгаа учраас төрхөн зөөр Монокомог саадуулж байгаа ч гээд Наигигаас гуйдаг. Мэдээж манай хүн ч зөвшөөрөөд хангалттай удаан биш ч гэсэн ямар тач төрхөн жолоо саадуулж өгдөг. За үүний дараагаар яг тэр шөнөө Наиги маань унтаж байхад нэг багтаа хүн түүн рүү дайрж байгаагаар түүний дараагаар гэрээр ирж уулзаж байгаагаар зүтлээ өглөөнөөс ирдэг. Гэхдээ өглөөс ирээд нөгөө хатгалуулаад байсан утга нь байхгүй байгаагаараа зүүд биш жинхнээсээ болсон гэдгийг нь мэддэг. За тэгээд цайндаа орох гэд иртэл хинч байхгүй байхлаар найсаар яваад зааланд очтол бүгдээрээ эвдэрчгсэн Монокомотой хамт байж явах нь тэр. Урчин Тогоми хамгийн ихэнд эвдэрчгсэн байхтаа таарлцсан ба бусдыгаа дуудаад шүнжин засах гэж оролдсон юм байна лээ. Уг нь бол Наигиг ч гэсэн дуудах гэсэн боловч манай хүн эрт унтчихсан болохоор дуудаж чадаагүй байдаг. За ингээд нэгэнт Монокомо эвдэрчихсэн учраас манай хэд шууд захирлын өрөө рүү хүчээр нэвтрэхээр шийддэг ба эвлэхийн тулд Фукаваг сүхэнд явуулдаг. Гэтэл нөгөөх нь замдаа хувраад алуурчин болцоход буцаад ирэх ба ирж байхдаа нэг цогцос олсон талаараа хэлдэг. Яваад очтол Наиги рүү урчинд дайрсан багтаа хүн алуулчихсан байх ба цус натаагүй байгаагаас нь хараад саяхан алуулсан гэдгийг нь мэддэг. Хин гэдгийг нь мэдэх гээд маскыг нь автаад шууд дэлбэрчгдэх бөгөөд гяс галыг нь унтраасан ч царайг нь мэдэгдэх боломжгүй болсон учраас энэ дунд байхгүй зорын ганц хүн буюу гэрээ байх гэж таамаглахаас өөр аргагүй болдог. Гэхдээ Наиги маань 16 дахь сурагчийн талаар гэрээс сонсон учраас түүнийг байж магадгүй гэж таамагладаг. Мэдээл цуглуулахын тулд цогцыг шинжиж байгаад ойр аваас нэг түлхүүр олох ба тэр нь удирдлагын өрөөний түлхүүр байж таардаг. Түлхүүрийг ашиглаад яг удирдлагын өрөөтэй танилцаж эхэлж байтал гинт Монокомо зүв зүгээр гараад ирэх нь тэр. Тэгснээ за нэгэнт та хэдэд баригдчихсан юм чин гоё юм үзүүлээгээд зургатаар юу гарч байгааг харуулдаг. Гэтэл манай хэдийн сургууль туулж буй бүх зүйлсийг нэвтрүүлэг болгож бэлтгээд шууд олон нийтэд цацж исэн юм байна лээ. Өчнөө аллаг гарчихсан дээрээс нь хүмүүс орж байгаа нь гэмт хэрэг учраас шууд зургатаар гаргах боломжгүй ч Монокомо сүлжээг нь хаагтаад хүчээр гаргаж байгаа. Дээрээс нь өндөр нууцлалтай учраас цагдаа нар ч гэсэн ирж аврах боломжгүй талаар хэлдэг. Гэхдээ яагаад энэ бүхнийг хийж байгаа талаараа хэлж өгдөггүй ба түүнээс өмнө зогцос олдсон тул мөрдлөгөө явуулаад хоролдоо бэлтгэцгээ гэж хэлээд яваад өгдөг. Түүнийг явсны дараагаар гэрээ маань азар амьд минь бус дээр ирэх ба саяны олдсон цогцыг 16 дахь сурагч буюу Мокуро гэж хэлдэг. Ингэснээр мөрдлөгөө хийж дуусаад удалгүй шууд ангийн уралдаан орцгоолоо. Мэдээж энэ хэргийн хамгийн цэцэгтэй хүн бол гэрээ. Учир нь гэвэл цогцос олдох үедээ үхээд удаагүй байсан ба гэрээс бусд нь бүгдээрээ хамт байсан. Яг манай Наиги бол өглөөнөөс эхэлж хамт байсан учраас баг зэрэг шижиглэгдсэн ч зогцсны алуулсан байдал олцсон газар зэрэгээс нь үзвэл бүх нотлох баримт гэрээр өрж эхэлдэг. Дээрээс нь Монокомоч яруулж шууд санал хураалт авах гэхэд Наиги маань гэрийг өмөрдөг баатар болсон чинь эсэргээрээ нөгөө гэрийн эцсийн мөчөд аллахын зэвсэг гэдэг байгаа утга чинь Наигид байсан утга мөн бидтэйгээд Наигиг буруутан болгосноор бүх зүйл эргэж манай хүн алуурчнаар сонгогдчихдаг. Уг нь бол Наиги алаагүй учраас жинхэнэ алуурчин ялаад бус нь бүгдээрээ өөхөх байсан ч ягаад ч Монокомо албаар Наигиг жинхэнэ алуурчин гэж зарлаад шууд цаазын үйл ажиллагааг эхлүүлдэг. Гэхдээ азар яг алуултын даваан дээр Фужисакигийн хиймэл оюун ухаан Монокомог хурах гэж оролдох үед нийтвчгээр вирус үлдээчихсэн байсны ачаар аврагддаг. Ингэснээр бусад хэд маань Наигиг алуурчин биш байсныг мэдээд Монокомогийн төлөвлөгөөч бүтлгүүддэг. Наигиг маань аврахын тулд тогийн зэг рүү унгаасан бөгөөд араас нь гэрээ ирж авраад манай хоёр мастер дэлгүүрнийхэн тусламжтай гарцгаадаг. Мөн дээрээс нь гэрээ маань өмнөх дурсамжаа бага угаар санаж эхэлсэн юм байна лээ. Энэ сургуульд орсон шалтгаан нь наавтаа уулзах байсан бөгөөд сургуулийн захирал түүний аав байсныг сонсон талаараа хэлдэг.
За тэгээд манай хоёр буцаж очингуудаа шууд Монокуматай уулзах бөгөөд чи хэрвээ нэвтрүүлгийнхаа үзэгчдийн өмнө ичгүүтэр байдалд ормооргүй байгаа бол шударгаар бидэнтэй өрсөлд гэж санал тавьдаг. Монокума ч өөрөө булгацснаа хүлээн зөвшөөрөөд дахир тийм зүйл хийлгүй шудраг байна гэж амлаад Мокурогийн аллагын талаар хурлыг дахин нэг удаа хийхэр болдог. Гэхдээ энэ хурлыг бүх нууцыг тайлах сүүлчийн хурал болгоно гэд Монокума бүх цаашдаа өрөөнүүдийг онгойлгож өгдөг. Мөн дээрээс нь нэмэлтээр нэг шин дүрм гаргах ба алуурчныг зөв болохоос гадна энд болоод байгаа бүх зүйлсийн учрыг олж чадах юм бол та хэд бүгдээрээ ялагч болно. Хэрвээ чадахгүй бол бүгд эндээ өөхөх шийтгэлтэй сүүлчийн ангийн урал гэж зарладаг. Ингэснээр манай хэд бүх өрөөнүүдтэй танилцах боломжтой болох ба Наиги Григори хоёр явж байгаад захирал буюу Григори аав аль хэдийн өгсөн гэдгийг олж мэддэг. Мөн дээрээс нь түүний өрөөнөөс нэг бичлэг олоод үзтэл манай эдийн сургуульд орох үедээ захиралтай хийсэн ярилцлага байдаг. Гэхдээ яг үзэж байтал хаанаас ч Монокума гарч ирээд албаар бичлэгийг нь тасалж чаад яваад өгдөг. Энэ хооронд босон ч гэсэн өрөөнүүдтэй танилцаж мэдээлэл цуглуулж дуусаад удалгүй ангийн урал эхэлдэг. Хурал болохын өмнө Монокума хүн болгонд нэг зураг өгсөн бөгөөд манай хэд бөөндөө нэлийн дотноогоор гарсан өөр зурагнууд байдаг. Мэдээж хин ч энэ талаар санахгүй байгаа. Дээрээс нь энэ тэрэд хэдхэн онж байгаа учраас энэ зургийг хуурамч гэж бодтол Наиги маань энэ бүхэн үнэн байх магадaltaй гэж хэлдэг. Яагаад гэдгийг мэдэхгүй ч бид нар өмнө нь найзууд байсан бөгөөд энэ талаараа зүгээр л мартчихсан. Учир нь гэхлээр Наиги маань бүх хүүхдүүдийн захиралтай хийсэн ярилцлагыг харсан. Мөн дээрээс нь өрөөнүүдийг шалгаж яваад Ясухиро болон Григори хоёрын нилээн дээрүүд бичиж байсан өдрийн тэмдэглэлийг олсноо гаргаж ирдэг. Этикет хийцүүч гэсэн Монокума тэдний ой санамжийг артсан бөгөөд 2 жилийн турш нэг ангид хамтдаа суралцсан найзууд байсан юм лээ. Яасан ч худлаа ярихгүй гэж амласан учраас надад эргэлзэх шаардлага байхгүй. Гол нь та нар Мокурогийн аллагын хэрэгтнийг олохдоо л анхаар гэж хэлдэг. Гэтэл Наиги маань аль хэдийн хэргийн эзнийг олсон ба тэр хүн нь Монокумаг өдөртөж буй хүн буюу Иношима Жунко гэж хэлдэг. За яагаад өгчихсөн үнийг сэжиглүү гэсэн чинь Наиги маань цогц садгалах өрөөнд орох үедээ 2 цагцас дутуу байгааг анзаарсан юм лээ. Ингэснээр хин нэгэн хурам чухал зохиосныг мэдсэн ба хин гэдгийг нь айж байтал Монокума яалтчгүй санаатайгаар нэг хүний мэдээллийг л нуугаад байсныг анзаардаг. Тэр нь болохоор захиралтай уулзаж байсан үеийн бичлэгийг үзэж явах үеэр яг Иношима Жункогийн бичлэг эхлэх үед Монокума гарч ирээд тасалсан. Мөн дээрээс нь манай эдийн зургнууд дээр зөвхөн Иношима Жункогийн л нүр ганцаархнаа алхалгдсан байгааг үзээд мэдсэн юм лээ. Ер нь бол анхнаасаа энэ сургуульд Иношима Жункогийн оронд нууцаар орж ирсэн гэсэн үг. За ингээд гарах гарцгүй болсон болохоор Жунко ч гэсэн цаашид нугдхай болж жинхэнэ төрхөөрөө ил гарч ирдэг. Жунко Мокуро хоёр ихэр эгчдүүс буюу хамгаас онцгой зөвхөрлийн эгчдүүс байсан юм лээ. Гадах ертөнцийг зөвхөрлөлт автуулчаад энэ сургууль руу нууцаар нэвтэрч орж ирээд дотроос нь зөвхөрлөлт автуулах зорилготой буюу ер нь бол эгчтэйгээ хамтраад энэ бүхнийг хийсэн гэсэн үг. За энэ Жунко бол ер нь жоохон галзуу өгөөд хүмүүсийг ингэж гарах гарцгүй зөвхөрлийн байдалд оруулж тэндээсээ таашаал авах сонирхолтой нэлээд эвгүй нөхөр юм лээ. Гэхдээ гадах ертөнц ч гэсэн зөвхөрлөлт авцсан гэдэгт нь манай хэд итгэхгүй байсан ч Фукавагийн доторх алуурчны гаргаж ирээд асуудал үнэхээр л гадах ертөнцөд аимшигтай зүйл болж байгаа гэдгийг баталдаг. Манай хэд 2 жилийн өмнө энэ сургуульд анх хэлсэн бөгөөд бүтэн жилийн турш хамтдаа сураад сайн найзууд болсон юм лээ. Гэтэл хөдөлгөөний гадах ертөнцөд эмх замраагүй байдал зөвхөрл ирчийг авснаар манай хэд сургуулийг хорогдох байрлуулгад захирлын удирдлагадор өөрсдөө сургуулаа дотроосоо зоочилсан юм лээ. Даанч харамсалтай нь зөвхөрлийн эгчдүү сургуульд нь нууцаар орсныг захирал мэдээгүй нь алдаа болсон байдаг. Гэхдээ гадах ертөнцөд яаж ийм эмх замраагүй байдал зөвхөрл болоод байгааг асуудал энэ Жункогийн галзуу байдал нь хүн болгон руу халдварладаг юм лээ. Яг л зомби вирус шиг хүн болгонд алдсаар эцэст нь дэлхий зөвхөрл бүрэн идэгдчихсэн гэсэн үг. За ингээд бүх зүйлийг хэлж өгснийхөө дараагаар санал хураалтыг эхлүүлдэг. Ер нь бол бүх зүйл тодорхой олчихсон болохоор Жунко дүрмийг өөрчлөөд арай өөрөөр санал хураалтыг явуулахар болдог. Зөвхөрл буюу Жунког дэмжих юм бол Наиги өхөд бусд нь бүгдээрээ аюулгүйгээр сургуульд амьдарч болно. Харин найдварыг сонгох юм бол хэн ч өхөхгүй. Гэхдээ шууд сургуулиас өгдөж зөвхөрөлд авсан ертөнцтэй нүүр тулна. Мэдээж гадах ертөнц ямар аимшигтай байгааг харж сонссон манай хэд ихэндээ Наигийг золиослоод чамаагүй эндээ амьд үлдэх талаар бодож байсан ч Наиги маань хүн болгонд урмын үг хэлснээр эцэст нь манай хэд ямар аимшигтай байх нь хамаагүй хамтдаа сургуулиас гарч зөвхөрсөн ертөнцийг өөрчлөхөөр шийдцгээдэг. Энэ үед манай Наигигийн нэр хамгаас онцгой азтай нэгэн биш хамгаас онцгой найдвар болж өөрчлөгддөг. За ингэснээр Жунко ч ялагдаж өөрөө цаазлагдахаар болдог. Уг нь манай хэд түүнийг заавал өгөх шаардлагагүй гэсэн ч нөгөөх нь угаасаа галзуу юм болохоор ийм төгс зөвхөрлөлт автаад өгөх гэж байгаадаа баяртай байна гэсээр өөрийгөө заацлаад эцэст нь манай хэд гадаах ертөнц рүү гарч яваагаар аниме дуустдаг. За бөө юм болж иж нэгэн эхний бүлгийг ярьж дуусглаа. Уг нь бол аниме маань 2 3 дахь бүлгэнд гарчихсан байгаа ч ярьж өгнө гэж бол амлаж чадахгүй. Хизээ нэгэн цагт сайхан цаг хөдлөх юм бол ярьж өгч магадгүй. За тэгээд эцэст нь бичлэгэнд халагдсан бол тардаг юмудаа дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.